За бүгдээр нь одоо дахиад өдрийн мэдлэг төвшүүлье. За өнөөдөр одоо бас уламжлалт сор гэдэг шиг сургалт та бүхэндээ бас зориулсан дараачихаа одоо бас ээлжид одоо илтгэл сургалтаа эхлэе. За өмнө одоо би 3 одоо сургал илтгэлийг зохион байгуулалт хийчихсэн. За тэгээд өнөөдөр бол бас албан хаагчид маань төрийн албан хаагчид за манай бас албан хаагчид хэрэгтэй. Яа ашиглан бүтэнчийг 10 дахин нэмэх нь яг энэ нэгний хувьд яг байхтар сүртэй уншигч магадгүй. Гэхдээ зүгээр яг хүмүүс бол бид нэр энгийнээр юм ингээд бас бодоод ойлгоод ингээд бүтээж авахд болно. За ер нь бол яг ажлынхаа бүтэнчийг нэмэе гэсэн юм л боддог. Ийм лекц. За өнөөдөр бол би 2 лекцийг хамтдаа зэрэг авчих гэж бодож байна. За тэгээд ер нь бол яг ирээдүйдээ ингээд бас үнцэнтэй чадвартай бас юм албаа хаагчдын тулд зайлшгүй байна бид нар бас орчуултыгээ технологийнхаа хөгжилтэй одоо хөлөөлж явахгүй бас болохгүй цаг байна. Тийм учраас AI-г бас одоо бид нар бас өөрсдөө ажилд яаж ашиглах бас өөрсдөө байх гэдэг тийм илтгэл байна. За тэгээд цааш явчих. За ер нь одоо та бүхэн өдөр мэдчихэж байгаа тийм үү? За ямарваа нэгэн асуудлын шийдлийг одоо хайх бол бид одоо юу гэдэг ингээл Google-ийн сайт хийдэг үстэй тий. Шууд асуугаал. За одоо бол өмнө бол Google бол нэлээд олон жил ингээд явсан тийм үү. За одоо бол ChatGPT за одоо ChatGPT-ээс гадна одоо Gemini одоо өөр одоо зөндөө олон AI одоо ажиллаж байгаа ийм системүүд бий болчихлоо тийм. Тэгээд эндээс одоо бүгдээ ингээд юм асуугаад тэдээс нь тодорхой ойлголт аваад ажилдаа амьдралдаа хэрэглэдэг ийм одоо болчихлоо шүү дээ. Тэгэхээр Google-с бол энэ бол одоо сайн өнгөрсөн цаг хугацаа. Google бол аяга олон жил болж байгаа шүү дээ. Маш олон жил. Тэгээд эднийх ингээд сайжруулалт тэгээд ингээд явуулсан. За тэгээд ер нь бол Google дээр бол маш их одоо үнэн зөв одоо хайлтын систем байхгүй. Яг ингээд баримттай санаа юм тогтсон юм. ChatGPT бол яг ингээд юу гэдэг AI хэлчингүүд зарим юм ингээд тийм хийсвэрлэг хариултад гарч ирдэг юм. Тэгвэл ялцчгүй бас одоо ингээд ямарваа нэгэн судлаач одоо зөвхөн одоо Google-ийн хайлт тийм юм дээр үндэслэж юм гарах юм бол тэр бол ерөөсөө болчихгүй. Тэрийг ингээд хүмүүс бодлох гээд байвал тэр судалгаа нь өөрөө үр дүнгүй гэсэн үг. Үр дүн муутай гэсэн үг. Яг үл чинь танд яг ямарваа нэгэн судалгаа, ямарваа нэгэн одоо судалгааны ажил хийж байгаа хүмүүс бол ядчгүй яг энэ баримт тотлоотой факт. За тэгээд тийм юм дээр үндэслэж юм гаргаж байгаа. Тэгэхээр энэ хайлтын үгээр боллоо мэдээж бол хүмүүс бол өдөр тутмдаа мэдээлэл асуудал шийдвэрлэх Google-ийг ашиглаж байгаа. За ChatGPT болохоор жоо хийсвэрлэг байгаа. За энэ дээр бол яг ер нь бол их хүмүүсийн их хувь нь одоо Google-ийн хайлт хийдэг байна. За 50 орчим хувь нь бол ChatGPT AI ашигладаг гэж байна шүү дээ. Ер нь бол цаашдаа энэ эдгээр ихсэх байхгүй. Тэгээ энэ ихсэхдээ энэ ChatGPT AI бусдын одоо платформ болохоор ер нь бол ингээд байнгын сайжруулалт бас хийх явах гэж бодож байгаа. Тэгээд тэр нь бол ингээд дата ингээд аягүй сайжраад илүү энэ илүү байж байгаа. Яг Google байж байгаа байх л та. Гэтэ ChatGPT AI энэ чинь одоо бидний ирээд одоо ашиглаж байгаа энэ юу болохоор илүү их ашигладаг болно. Гэхдээ энэ дээр бол зэмзүүртэй өөрсдөө бас өөр таагдсан. Одоо ингээд би өөрсдөө одоо ингээд ажилдаа ингээд өөрийнхөө хувийн одоо тийм хувийн хөгжлийнхөө ч гэсэн ашиглаад эхэлсэн. Тэрээс одоо би энэ илтгэл юмнуудаа дандаа ашиглаж байгаа. Гэхдээ шууд ашиглах. Тэрийг ингээд зэмзүүртэй харна. Дата мэдээлэл зүг бэ нү? Баг энэ Google-ээс бас орж их хайх. Эсвэл одоо бусад одоо их усруудээс нөгөө зүг бэ нү буруу байна гэдгийг магталж байгаа. Бас энэ 100 мэдчих чадахгүй. Гэхдээ орчин үеийн юу учраас айгүй тийм одоо системтэй логиктэй айгүй гоё болгож өгч байгаа. Тэгэхээр энэ бол айгүй их ажлыг хөнгөлж байгаа. Тэгэхээр би яг одоо өнөөдрийн санаа бол энэ дээр юу хэлэх гэдэг тэгэхээр манайхан ажлынхаа зарим нэг одоо хэтэрхийх тийм өсвөр тийм механик ажил ингээд хийх гэдэг өөрсдийнхөө ажлыг ингээд хийх гэдэг байвал танаас энэ AI бас ашиглаад үзээч тий. Тэгвэл бас чинь таны ажлыг 50% ядаж хөнгөлж байгаа. Тэгэл манайхаа одоо энийг одоо хаанаас яах вэ? Энэ одоо байхгүй мэдэхгүй гэж бодож болохгүй шүү дээ. Одоо бид нэг ийм технологи хоёр хийж чинь AI ашиглаж юм мэдээллийн датаг ашиглаж юм. Мэдээж тэгтээ тэрийг дараа нь сайн ахлах хэрэгтэй. Олон ингээд дата мэдээлэл 10 дата мэдээллийн 9 нь ижилхэн ингээд өмнө гараад ирдэг чинь үнэ гэсэн үг шүү дээ. Нэг бодлооч болно 10%. Тийм байх шүү. Тэгэхээр ер нь бол тэгэхээр ирээдүгээ одоо бид нэр төсөөлөлт бол юм бол энэ платформ тэгж AI-г ашиглаж цаашдаа явах гэж байна. Одоо ингээд маш хурцтай болж байна. Технологиугаар оролцож байна. Шууд AI ашиглаад
компаниуд одоо ажиллаж байгаа тийм компаниуд байна шүү дээ. Тэгээд яг айгүй тийм өрн том цаг хэлсэн байна. За тэгээд яг одоо бид нар ажлын байран дээр яаж химик оюухан бас яг ашиглах үйлдэлтэй. За одоо ч бид нэр ингэж шүү дээ. За энэ одоо 98 оны ажлын юу байхгүй. Одоо миний л одоо за би одоо 9 онд анх ажилд ороод тэгж байгаа бол нэг ийм тийм нийгмийн хичээлүүд нэг компьютер ашигласан. Тэгээд баг цаас тийм баг хэлсэн. Ер нь бол нэг офсын яг Америкийн офс зориулт. Гэхдээ манайс яг энэ хөлс. Амар цаас ихтэй. Яг цаас ихтэй. Байдаг гэсэн. За энэ одоо үеих. Ерөөсөө ганц компьютер байна. Тэгээ өөр байхгүй. Бусад нэг цаас маас мэдээж тэгэл одоо технологи софт формат болчихж байгаа гэсэн үг шүү дээ. Цаасаар биш. Жишээлбэл чинь. Тэр яг шиг дэвтэртэй боллоо шүү. Баач мод өөр зөв. Бас цаас хэмэл оюуны оюуханы одоо офс 98 онд гэдэг юм хэлсэн байгаа. 2026 оны болохоор яриад туршлагатай үүлэн технологи Teams одоо Chipotle гэдэг байгаа тийм ийм л одоо болчихлоо шүү. За тэр хүн болгоо ингээд. За одоо бидний хамгийн түгээмэл ашиглаж байгаа платформ Viber байгаа тийм. За тэгээд Google байгаа. За одоо манай камерын одоо үйл ажиллагаанд бид нар өөр програм ашиглаж байгаа тийм. За тэгээд ер нь ингээд одоо та нараас бас асууя та. AI гэдэг манай камерын систем гэж байна. AI тийм бас тийм. Тэгэхээр одоо яг ажилдаа та нарыг ямар програм AI-тай холбоотой тэгээд ямар юмнууд ашигладаг вэ гэж асуумаар байна надаас. Тийм. За одоо яг нэгтлэн бодох хүн бол ялтч Excel-ийн програм өөр ямар програм гэдэг вэ? Энд дээр нэгтлэн бодох тийм. Word. За ер нь яг Microsoft-ийн програм гэдэг ашиглаж байна шүү дээ тийм. За тэнгууд одоо дата анализ санхүүгийн одоо мэдээллүүдийг бас янзлах зэрэг тооцоолох. За тэгээд санхүүгийн одоо тайлан байлгаа яах ер нь бол юу гарцсан байна. Одоо энэ AI дээр бол маш их өргөн боломж гарч иж байна. Бид яг одоо өмнөх үеийнх нь болохоор яалтч бол бидний ашиглаж байгаа Microsoft-ийн програм биш шүү дээ. Араашин шатных нь бол ариун өргөж байгаа байхгүй. Тэгээд тэрийг бүгдээрээ одоо ажил дээр ашиглаж баймаар байна. Тэгвэл илүү их ажлын үр дэмжтэй болон шүү гэж хэлэх гэдэг. За тэгээд за өмнөх юу бол дандаа л цаас хийсэн тийм учраас цаас одоо байхгүй болоод дандаа AI-тэй хамтраад ажиглах юм л одоо ирэн үйл бий болчихлоо шүү дээ. Тийм учраас бүгдээ яг тийм шилжилт рүү ялцж орохоос аргагүй болж байна. За тэгээд хөгжлийн хурдтай маш хурдтай шүү дээ одоо. Ингэж шаараа 1903-аас 1969 онд анхны нислэг онгоцоос хүн сан дээр буух хүртэлх одоо технологийн хөгжил хурдтай ингээд явж ирсэн. За энэ 66 жилийн хугацаанд бас одоо чинь 20 дугаар зууны жил шүү дээ. 20 дугаар зууны хамгийн дэвшилтэй одоо юу бол ингээд 70 он хүртэл бас ингээд аюул их тийм хурдтай байсан биш технологи. Дараагийн 32 жил дараа 90-с 2022 онд интернет сүлжээ үүсэж байгаа байхгүй. Энэ одоо амар том одоо юуны технологийн одоо хувьсэл дэвшил бий болсон байхгүй. Интернет орж ирсэн. Тэгээ 2000 хэдэн он ChatGPT гарч ирсэн тийм. 22 он гарч ирсэн юм шиг тийм. Ер нь бол ChatGPT энэ чинь хүртэл 20 он шиг байсан. Тэгэхээр энэ бас хугацаа бас аюул их тийм түүхэн хугацаа шиг тийм. Хүн төрөлхтний хөгжилт одоо маш хурдан хийсэн хугацаа байхгүй. За тэгээ яг одоо ингээд энэс хойш одоо өнөөдөр хүртэл явж байгаа цаг хугацаанд AI гэдэг нь одоо шинээр ирээдүйд ороод ичиж байна. Тэрээс яалт ч бид нэр тодорхой хэмжээнд одоо ашигладаг, ойлголттой, мэдлэгтэй байхгүй болох болж байгаа. Одоо ерхий AI гарч өмнөөс бодож байдаг шүү дээ. Тэгээ энэ AI бол дандаа л ингээд хөгж юу яваад байгаа. Байнгын боловсруулалт хийгдээ сайжраал, сургалтанд сайжралт хийгдэл явж байгаа. Сайн нэг шин загвар гараад буцаад таагдлаа. Тэхий ухаантай байна. За тэгээд ийм байгаа. За бизнесийн загваруудын нуурлах гинэ. За ингээд AI гараад ирэнгүүт хуучны одоо тэр ашиглаж ирсэн системүүд хуучны ашиглаж ирсэн системүүд үндсэндээ одоо ашиглахгүй болж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо энэ шиг хэлүүлж байна. Netflix компани шүү дээ. Яг одоо бидний ашиглаж үздэг киноны платформ. Яг ганцхан юм шиг энэ өөр болсон ашиглаж байна. Тэгвэл блокбастерыг зах зээлээс бүрэн авах гэж байна. Netflix гарч ирээд блокбастер гэж бодох компани нэг ингэ зах зээлээс гарч байгаа. Амар CTV-д Blu-ray зардаг. Тийм. За Uber гэж байна. Таксины хөгжлийн ухаан систем байна. Тэр нөгөө нэг таксины юу ч одоо байхгүй. Яг энэ систем орж ирж байна. Зөв том болж байна тийм. За Airbnb гэж байна. Энийг тавхан бас нэг хүмүүс байна. Бас энэ платформ байгаа. Бас AI гэж байна. Сорсын үйлчлэг. За тэгээд ажилтны шинжилгээ болсон байна. Энэ зүгээр хэдхэн жишээ шүү дээ. Тэр өөр зөндөө болон жишээнүүд байгаа байхгүй. Тэгвэл мэрэгчлийн шинжилгээ гэдэг хэмээн гоё ухааны төлөө. За тэгээд AI бол зөвхөн технологийн салбар биш, уламжлалт бүх мэрэгжил төрийн захиргаа боловсрол эрүүл мэндийн салбарыг суурьаар нөхөж гэж байна. Тэгэхээр одоо нэг юм одоо за одоо төрийн албаны одоо юунд ашиглаж байгааг байгаа юм. Архивын систем байна. За тэгээд юу вэ? Чихэн дансмаас одоо энэ сангийн яамны ашиглаж байгаа тийм
За хүний нөөцийн програм. За хэмжлэг иймэрхүү юм ер нь яваад ингээд бас энэ AI руу мэрэгжлийн юм рүү орохоос байгаа. Энэ саппортын төрийн захиргаал төрийн захиргаал төрийн авч чинь боловсрол эрүүл мэндийн яарч бас орж ирэх гэдэг байна. Одоо AI-гаар юу яадаг тийм статистикийн хангалтч гэдэг юм уу? Одоо хүмүүсийг онцлоод ингээд юу яадаг. Эрүүл мэндийн салбар тийм болж эхэлдэг шүү дээ. Боловсрол яарч одоо нөгөө юу л орчлоо бас. Яг нь шинжилгээний хариуцлага баталгааж байна шүү. Тийм. Нураад билүү AI юм тийм. Одоо ингээд AI руу ингээд орж иж байгаа байхгүй бүх салбар руу. За тэгэхээр за одоо AI хүчтэй түншлэл гэж байна. За түншлэл нь яг юу яг энэ одоо энэ үү шүү дээ. Энэ үйлдэл өмнө одоо байсан юм. Тэнгүүд одоо AI-тай яаж нийцэж байгаа вэ гэдэг нь гарч байгаа байхгүй. За тооцоол мэдээлэл боловсруулах дээр одоо бараг 95% өөр юу ашиглаж байна шүү. Тооцооллыг бүгдийг баг хийх чинь 100%, 95% гэж байна. Тооцоол мэдээлэл. Тэнгүүд одоо бид нэр одоо камерын үйл ажиллагааны мэдээллийг AI ашиглаад мэдээлэл боловсруулах гаргаж ирж байна. Та нар одоо инженерүүд маань гаргаад ирж байгаа ямар AI ашиглаад за чи бид жимэнаа одоо өөр ямар тооцооллыг юм гэж тэднийг бүгдийг ашиглаад ингээд гаргаад ирж байна шүү дээ. Бараг зөрүүг гарах юм шиг 95 гэж байна. За тэгэхээр бүтэц сэтгэлгээ санаач гэж байна. Тэнгүүд би яг ингээд ийм юу хиймээр байна энэ байгууллагатаа гэдэг тэр одоо юугаар 90% шиг болж байна. AI ашиглаж. Шийдвэр гаргах ёс зүгээр бүрт асууж энэ 100% гэж байна. Бараг та нарт ингээд хийчих юм биш. Би одоо за яг банк одоо юу гэдэг ингээд ChatGPT ашиглаж ашиглах юм гэж байхгүй. Хүн өөрийнхөө оюун ухаан бас энэ өөрийнхөө бас эзэмсэн боловсрол хүмүүжил хандлага ёс зүгээр өөртөө тогтцсон нэг юм байгаа шүү дээ. Хүн тэрийгээ бас ашиглахгүй мэдээж хэд технологийн хараад болчих юм бол одоо буруу шийдвэр гаргаад байна л да. Тэгэхээр энэ дээр бол бас яалтчгүй өөрийгөө бас цензуртэй авч үзэх хэрэгтэй. Бүр ингээд яалтчгүй одоо яг энэ шийдвэр гаргалтын дээр үнэхээр чадахгүй байвал тусламж авах хэрэгтэй байна. Тусламж авах хэрэгтэй. Тэгвэл энэ бол яалтчгүй баг л би бол ер нь бол ашигладаг. Би одоо нуухгүй. Тэгэд дараагийн болохоор энэ ажлын хурд тасралтгүй байлж дээ. Энэ бас 100% ч. За энэ дээр одоо яг ямар шиг ер нь шийдэл гаргах дээр AI бизнес хийх болох байхгүй. Шийдэл гаргах гэвэл мэдээж яг тухайн хүний одоо мэдлэг янз бүрийн юм дутагдаж болох байхгүй хүн. Мэдээж дутагдаж болно. Дутагддаг л та. Яаж юм ямар үнэхээр тулгараад мэдгүй чадахгүй юм гарна шүү дээ. Ond ч бас. Тэгмэд мэдээж тэндээс асууж бол санаа хойдож байгаа. Хүний одоо тухайн хүн өөрөө яг потенциалын хувьд гайгүй хүн байвал тэр авсан санаагаа ингээл тэр хүн шууд хийж чадах. Тэгэхээр аюух хэрэгтэй. Тусвал маш их тусвал. За тэгээд ажлын байрны дөрөв гэж. За энэ хэлээр ер нь бол AI бол таныг гэж орлохгүй. Харин AI үр дүнтэй ашигладаг хүн таныг орлоо. Гэж байна. Тэгэхээр одоо өөрсдөө ингээл өөрөөсдөө одоо тухайн ажлынхаа аюулыг тавих хэрэгтэй. Таны оронд одоо AI ашигладаг хүн илүү хөнө шүү дээ. Ашигладаг хүнээсээ гэсэн санаа шүү дээ. Тэгвэл бид нар яаж ихлээр энэ талаар нь ойлгох хэрэгтэй, мэдэх хэрэгтэй. AI яаж ашигладаг. Ялч бааш. Тэр юм одоо болчлоо. Тэгэхээр арав бүтэнжийн зөрүү юм байна гэж байна. 10 дахин баг л юм шүү дээ. Одоо шилхэд энэ Facebook дээр нэг юу явуулдаг юм байна. Бичлэг явуулдаг юм байна. Цогч. Тэнгүүд Coursera гэдэг програм ашигласан хүн ашиглаагүй хүнээсээ ингэ. Нөгөө ашиглаагүй юм гэж ажиллаж харагдчихж байгаа байхгүй. Coursera ашигласан үлдээд нөгөө компани нөгөө хүний чинь ингэ яаж байна. Шагнаж байгаа багтаад байгаа юм шиг тийм Coursera гэдэг програм ашигласан илүү амжилт хүрээд. Тийм яваад л. Одоо шилхэд нэг ийм одоо AI-гийн програмыг ашиглаж чаддаг. Өөрийнхөө одоо ажиллаж чаддаг хүний бүтэмж нь ийм өндөр юм шиг. Бүтэмж. За тэгээд бүрийн албан AI ашигласан. Бид нар одоо зайлшгүй болоо. Ёстой болчихж байгаа юм. За энэ чинь бичвэр бослуулах гэж байна. Бид нар одоо бичвэр зөндөл бослуулах шаардлагатай байна. Гэхдээ яг одоо энэ албан бичгийн зарим нэг одоо архивын тухай хуулиараа яг ингэж байгаа гэсэн бас одоо яалтаа үе ч юм ингээд за ийм албан бичгийн юу яагаад өгч. Одоо жишээлбэл ChatGPT ч юм уу Gemini ашиглаад энэ албан бичгийг өөрсдөө нэг юм эхлээд нөгөө өгөгдлийг оруулж өгдөг. Дата өгөгдлүүдийг оруулдаг чинь. За энэ дээр ийм утгатай албан бичиг бичиж өгч. Тэнгүүд бичиж өгч байгаа. Гэхдээ жоо хэвтүүлэлтэй бичиж. Ингээд Монгол хүний нөгөө одоо нэг төрийн албаны албан бичгийн одоо юм бас жоо давцаа. Төгс өдрөө тийм болчтой. Тэгэхээр тэрийг дахиж хийх хэрэгтэй. Мэдээ цаг хугацаа юм дээр гоё
санаас итгэх бол за шинжилгээ судалгаан дээр бол аюул сайн ашигладаг байхгүй. Нара энэ тань гомдол байгууллагын өгөгдөл статистик мэдээллийг хордон мэдээлэл гаргаж байгаа. Ёстой энэ дээр бол өстой жинхэнэ аюул сайн ашигладаг юм. Ерөөсөө анализ хийх тал дээр стандарт байна. Аюул олон соос гэдэг нь хүмүүсүүдийг ашиглаж байгаа анализыг гаргачих жоо. Энэ бол өөрөө аюул ашигтай хэрэгтэй байхгүй. Шууд шийдэл хийж байна л да. За тэгэл одоо төлөвлөгөөгөө ингээд багцаар PowerPoint хийх би одоо энэ хэлээ тэрвэр хийсэн байна. Тэр одоо ажил дээр бас энэ яг ашиглаж байгаа. Ингээд юус 1 минут 2 минут бэлтгэж байгаа. Тэр хэрэгтэй ашигтай. Тэр албанд ашиглах хэрэгтэй. За тэгээд зөв харилцах. Зөв даалгавар өгөх нэг англи дээр бид нар prompt sequence гэс ингээд хариу үйлдэл гэс хариуг нь зөвлөх хэрэгтэй. Энэ бол тэнгууд та яаж одоо хамтарч байна? Дагвар даалгавар хийх үү? За одоо шиг ингэж юм л да. Дүр гэж юм. Ихэд яг энийг хэлэх хэрэгтэй. Prompt гэж ямар утгатай? Бид нэр яагаад ашиглах нь зөв гэдэг хэлэх хэрэгтэй. За дүр гэдэг нэг байна байхгүй юу? Энэ бол AI хэрэгжлийн маск зүйлж ямар байрсанаас ихэх, ямар өнгө айстай үг хэлхийг сонгохыг заах алхам жоо. Бид нар эднийг AI даалгавар болгож өгөх байхгүй. Тэнгүүд AI чинь өөрөө бидний өмнөөс энэ үйлдэлийг хийх гэсэн байхгүй prompt гэж байна. Тэгэхээр энийг нь томьёолж байна. AI одоо ашиглах. Энийг манайхаа аюул сайн ойлгож байна. Энэ аюул чухал. Бас томьёош. Тэгээд одоо шийдвэр чи бол төрийн албаны сургуулийн хатах зүйл үүртэй ажиллана. Одоо өгөгдлийг ингээд энэ тухайн дүрийг ингээд тодтогч өгөө. Өгчөнгөө шууд AI чинь ингээд хүмүүс хийж өгөх гэдэг шүү. За тэгээд даалгавар нь мэдээж даалгавар гэж шүү дээ. AI даалгавар гэж байгаа юм даа. За ерөнхий заавар яг юу хийх агуулгын хэмжээ бүтцийн тодорхой биелээд өгчвөл AI бол хүмүүс хийж өгч. Ерөнхий асуугаад ерөнхий даалгавар бол ерөнхий заа өгөхгүй юм шиг. Тэгмэд хэрэгжлээд өгчих юм бол AI чинь амар тийм одоо өндөр яаж ч технологи учраас бидэрт нарийжсэн гоё юм гаргаалцсан байхгүй иргэд өгөх юм сайн юм байна. Манай шинэ зөвс 90 минутын интерактив хөтөлбөр бэлтгэж байна. Зүгээр яг ингээд даалгавар өгчихэд хийгээд өгч байгаа шүү. ChatGPT юу Gemini тэ яг юм хийж байгаа. За тэгээд зөвлөлийн тавьдаг чиглэл байна. Яг энэ асуудлууд ийм зорилготой юм багтаж хийж байна. Зөвлөлийн заавал оруулах хэцүү үр дүн яг хэн зориулсан бол энэ ажил үүсгэсэн ямар баг ажил бодлогыг тодорхойлж байна. Зөвлөм тэдэнд он биш ажилдаа шууд хэрэглэх практик үржиж болох юм аа. Гингүүд зөвлөмийн тодорхойлол гаргаж байна. Тэгэхээр яг ч энэ гурван асуудлыг даалгавар одоо AI дээр өгөхдөө энэ гурвыг анхаарал энийг тодорхойлж аюул сайн ингээд авах бүтээгдэхүүн чинь өөрөө харин өөрөө аюул сайн бүтээгдэхүүн өгөх юм байна. За тэгээд одоо тэгээд маш олон AI програм бидний ажлыг амжилтыг хөнгөлж гарчлаа. Гэж би бүгдийг одоо бодож чадахгүй зүгээр энэ нэгэн жоохон итгэл хэсэг. За одоо жишээлбэл энэ ингээд орчин үеийн одоо маш тийм одоо продуктив үр дүнтэй үр дэлгүүр экосистем жоохгүй одоо шиг. Энэ ингээд төрийн албанд ашиглах гэсэн зүгээр програм баггүй. Cloud нэг одоо манай мэдээ тий. За cloud гэдэг ингээд суулчихсан бол айгүй. За би энийг бол дэлгэрэнгүй бол одоо олж ярьж чадахгүй. Билгийд cloud энэ OpenAI хөгжүүлэгч нь салаад явуулсан. Одоороос ChatGPT-гээс ер нь илүү гарах гэж илүү гэж бодож байна. За тэгээд ChatGPT байна. Энийг одоо бид нараас байна гэж байна. Gemini бол Microsoft юм. Энэ бол бас сайн байна. Google Microsoft Google. За тэгээд энэ үгүй ноутбук тайлбар гэж байна. Perplexity гэдэг. За энэ доор нэгдэд яг ямар юу хийж байгаа тийм. За тэгээд Chipotle энийг бас үгүй аюул гэж. Canva одоо өдөр мэд байгаа юм байна аюул. За тэгээд юу гэсэн энэ бүхэн чинь ингээд бидний одоо ажилд маш их одоо үр бүтээлтэй ажиллах гэх одоо мотивац одоо цаг хугацааг хэмжиж өгч байгаа юм байна. Баяр би яасан биш Монгол дээр нөрсөн шүү дээ. Судалгаа хийх бичвэр төлөвлөх систем бод хүнсэн түвшинэ. ChatGPT Cloud. За ноутбук LLM энэ хоёр болохоор Perplexity гэдэг. Энэ болохоор уул хөл тогтоомж урт хэмжээний тайлан уншиж чинь айгу хэрэгтэй биш тэгээд. Бид нар одоо нэг төрийн албагч дандаа ингээ хууль дүрмж боддог гэж байгаа. Тэгвэл за энэ хуулийн гол агуулга үндсэн юу юм надад тайлбарлая. Одоо даалгавар өгөх юм гэж. Хүч. За тэгээд Gamma Canva болохоор илтгэл постер дизайн гэдэг юм шүү дээ. Сүртэй юм байна. Гоё илтгэл, гоё юм танилцуулга, гоё хүмүүс анхаарал татсан гоё юм хийж явж байгаа. Тэгээд Canva Gamma нэг ашиглах юм гэсэн. Энэ зөв наацхан чинь ингээд цаана зөндөө одоо дэлхийд бас ингээд
шинээр танилцуулж байгаа одоо бас нөгөө хүч авц програм зөндөл байна. Би болж байгаа даа. За юм ба. За тэгээд за ерөнхийдөө ингээд би бас энэ дээр бас нэг юу яах гэж байгаа хэлж байгаа гэх юм. Өдөр бас энэ бас гэдэг бас цааш та ашиглая тийм. Яг ашиглаж байгаа хүмүүс байгаа. Гэхдээ нэг 30 хоногийн хугацаанд өдөр нэг яваад жиг та бас энэ туршаад нааш өдөрт ингээд даалгавар явах нь 15 минут ашиглаж байгаа. 7 хоногийн 1-2 удаа 7 хоногийн 3-аас эхний 1-ээс 2 хоногт нь ийм юм дараагийн 3-4 хоногт болохоор ийм даалгавар хийж өгөх гэж байна. Тэгээд зорилго нь болохоор тэр өмнө нөгөө нэг ашигдгүй байснаасаа хэр зэрэг нэмэгдэх вэ? Бидний үр дүн тэр хэр зэрэг нөгөө нэг сайжих вэ? Энийг харах зорилготой байгаа. Ийм сорилт хийж болж байгаа өөрсдөө. За одоо чи гадуур чи нөгөө PowerPoint хийх гэдэг. За тэгээд яг энэ дээр мэдээж бас зүгтэй байгаарай гэдэг юм оруулж байгаа. Өөрийн болон нууц хийж татуулахгүй байх тийм. За үр дүнгээ заавал шалгаж баталгааж өгч байгаа. Эцсийн шийдвэр гаргахыг өгч хүн гэж байгаа. AI найдаж болохгүй гэсэн үг бас заяа. Яг тэгвэл AI хүн зохиолсон шүү дээ. Хүн зохиолсон мэдээж алтартай. Одоо ингээд ChatGPT-ийн доор нэг юм гарч ирдэг шүү. Миний одоо гаргасан хариу бол алтартай байж болно гэж бичих заавал гарч ирдэг. Тэгэхээр тэрийг хүн зохиолсон тэгэхээр мэдээж бас алдаа гаргаж болох байхгүй. Тэгэхээр тэрийг AI-гийн гаргасан одоо дүн юг заавал ялж байгаа гэсэн санаа шүү дээ. За тэгээд энийг ингээд ашиглаад үгүй 30 хоног ингээд яваад үтчихээ гэсэн юм шүү дээ. За тэгээд эцсийн дүгнэлт нь бол ер нь бол юу нэг хэлчихсэн байна. Мөр буруу болоогүй харин дэлхий өөрчлөгдөж автомашин гарч ирсэн. AI-ийн иргэн үед бид хөгжил дагаж өөрчлөх ёстой гэсэн юм да. Мөр бодох буруу бол энэ яг орчуулсан жоо юм байна шүү дээ. Энэс өмнө ингээд мөртөө бид нар ажиллаа амжилт гэсэн үг шүү дээ, тийм үү? Тэнгүүд автомашин гараад ирсэн шүү дээ. Мөрний буруу байхгүй. Технологийн хөгжил гарч иж байгаа учраас автомашин гарч иж. Автомашин гарч ирээд дараа нь бидний нэг бас AI ингээд орж байгаа. Тэгэхээр энийгээ дагаад ингээд хөгжмөө дагаж өөрчлөх хэрэгтэй юм шүү гэдэг л одоо санаа үг энэ харж байна. Тэгэхээр ирээдүйд үнцэнтэй ажилтан байхын тулд өмнө явсан би бас илтгэлүүдийг явж байгаа юм дээр дандаа харж байгаа. Харуул хандлага сахилга бод тэгээ намандаа тэгээ AI ингээд ашиглаад за ингээд энэ хийх ингээд тань дээр одоо чам дээр бүтчих юм бол чи өөртөө мундаг ажил болох нэ гэж ойлгох болж байгаа байхгүй. Логик юм бол мэдээж яг энэ амьдрал маш их олон тохиолдолд эдний айлын одоо фонд бүтчих чадаагүй байж болно. Тэгэхээр хүн ер нь ажиллах сайжрахын тулд мундаг байхын тулд жичих хэрэгтэй. За ингээд бид анхаарал хандуулсан баярлалаа. Оо чи байна уу байхгүй. За энэ авч. Дараач. За хин хэсэг ингээд AI